Салхинаас хүчтэй ухаан сурамжит өгүүлэг. Эрт үрдийн цагт өндөр уулын бэлд өргөн талд Баатар хүү эмээтэйгээ гэртээ амьдардаг байжээ. Баатар унаг хург хөөж тоглох дуртай, салхи хүчтэй байсан ч гүйж нааддаг байв. Эмээ нь Баатар хүүд "Хөөмөн талын салхи тоглоом бишээ. Бэлтгэлтэй байхгүй бол гэрч үгүй, малч үгүй сүйд болон шүү" хэмээн сануулдаг байлаа. Нэг өдөр хүчтэй салхи шуурх тухай мэдээг зурагтаас сонсон эмээ "Хөөмөн гэрийнхээ тэнцээг чангалыг зай завсраа бөглцгөөе, малын хашаагаа бэхлэе" гэхэд Баатар ихэд залхуурсан ч эмээгийнхээ үгэнд орон хамтдаа бэлтгэлээ базаав. Шүнжин шуурга тогширлоо. Салхи уулсын завсраар сүртэйгээр эсгэрч шүх хэмээн талын дээгүүр салхилав. Тоос чороо тэнгэр цунаглан хуурай өвс хийсэж мод ганхаж чулуунууд хүртэл өнхөрнө. Баатар дэрээ тэрвэрэн чимээг сонсоход салхи авраг луумат уурлан довтлох шиг санагдав. Гэвч тэдний гэрийн уяа ганхсангүй, малын хашааг нураасангүй. Эмээгийн ухаан бэлтгэл тэднийг хамгаалж байлаа. Баатар айж чичирв. Гэвч тэдний гэрийн уяа бат бөх, малын хашаа найдвартай байлаа. Өглөө боллоо. Талын нар мандаж уус гэрэлтлээ. Баатар эмээ хоёрын гэр хэвээрээ мал амьтад эрүү сарвал байв. Харин хөрш алын гэрийн бүрээс хуулж зарим хурган алга болжээ. Талын салхинаас хүчтэй нь ухаан бэлтгэл хоёр юм байна да хэмээн Баатар бодлоо. Монгол хүн байгальтайгаа зохицон амьдарч сурсан шигээ бид ч гэсэн урьдчилан бэлтгэлтэй байвал ямар ч ургыг давж чаднаа.